Сараас Лондо тайм. За энэ удаагийн хичээлээр мэрэгжлийн өнгс бодлын дараах харьцлагын талаар ярилццгаая. За та мэрэгжлийн эстэл үйлс дээр очиж хүсээ бодуулсны дараа ямар бүтээгдэхүүн хэрэглэх ёстой вэ гэдэг зөвлөгөөг маш сайн авах ёстой. Мөн үйлчлүүлэгчтэй бид нар маш сайн тайлбарлаж хэлэх ёстой. Мэрэгжлийн өнгс бодолд мэрэгжлийн үйлчилгээ хийгдсэний дараа ямар бүтээгдэхүүнийг заавал хэрэглэх ёстой вэ гэдэг талаар та үйлчлүүлэгчтэй маш сайн зөвлөгөө өгөх ёстой. За та мэрэгжлийн салаан бодог мэрэгжлийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа үед ямар үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх ёстой вэ гэвэл та Лондогийн будгаар буцсны дараа бодогны дараах жижил буюу color ordinance гэдэг бүтээгдэхүүнийг заавал хэрэглэх ёстой. За бодогны дараах бүтээгдэхүүн яагаад маш чухал гэдэг вэ? Бодогны дараах жижил гэдэг зүйл яагаад маш чухал вэ гэхээр нэгдүгээрт хуйганд хүрсэн хэрэггүй химийн элементүүдийг тэр үйлчилгээ маань зайлж арилгаж өгдөг байна. Тэгэхээр харшилт үүсэхгүй байх маш том шалтгаан. За дараагийн үйлчилгээ нь color ordinance гэдэг бүтээгдэхүүнийг хэрэглэснээр үсний буцсны дараа үсний хайлсан давархуудыг хааж өгдөг болохоор энэ үйлчилгээ маань таны хийсэн үйлчилгээ тэр тухайн үйлчлүүлэгчийн үсэнд маш удаанаар хадгалагддаг учраас та color ordinance буюу бодогны дараах зайлагч гэдэг зүйлийг маш сайн хэрэглэж заашаарай. Бүгдээрээ хамтдаа хөгжцгөөе.